Бүгдээрээ сайн уу? 2026 онд нээлттэй хийсэн No Tale to Tell хэмээх орчин үеийн 9 сүлд үнэхтэй үнэхээр сонирхолтой үйл явдалтай киног ярьж өгөхөд бэлэн боллоо. Netflix дээр 7 хоногт 2 анги орж байгаа шүү. Би эхний 2 ангийг нь үзээл та нартай шууд ярьж өгөх хэрэгтэй кино мөнөөсөө мөн гэд чирээд ирлээ. За тэгээд олон юм ярилгүй кинонд орцгоё. Кино маань дээр үеийн зураглалтаагаар нэг эрэгтэй ой модон дунд явж хахад гинэд ханаас ч юм нэг эмэгтэй гараад ирнэ. Айгаал чи хинбэ гэсэн чинь ханяа хааны дийн л гэдэг. Тэр зүгрүүштэй гэхдээ алхвал доор хаяж 20 өдөр болондоо гэлэргээ харсан чинь эмэгтэй байхгүй болсон гайхаал үлдчихэж байгаа. Энэ эмэгтэй бол манай киноны гол дүр болох 9 сүлд үнэг. Тийм болохоор хэдүүлээ үнэг гэд нэрлэлчээ. Син шилжиж нэгэн хөөхөн эмэгтэй хормоо их гэд бэлдэж байна. Туслаханч байн хараад ахаар нь бүгд гарч идаа гингүүтээ чи үлд гээл нөгөө туслахаа үлдээчтэй. Тэгснээл тодорхой л иржтэй гараад ир гэсэн чинь манай үнэг шууд л өөрчлөгдөд гараад ирнэ. Энэ хоёр манд биенээ таньдаг ихч дүүсэл юм байл та. Харин ихч нь хайртай хүнтэйгээ дурлалцаж хүн болон хувирсан л байгаа. Аа яаж мэдсэн бэ гэсэн чинь үнэрийг ч мэдлгүй явах тэл гин. Тэгээл удаа болцсонгүй шүү гэд тэрвэрлэхэд сүүл нь гараад л ирсэн үнэг хөөрхөн. Хуримч ихэлж үнэг холоос харцсан л зогсож байна. Тэгснээл гинт бороо орж дүр сарахуулаад үнэг маань ирээдүг харж байгаа бололтой ихчийнхэн амьдрал их л хэцүү харагдана. Хүн гэдэг зүйлийн аз жаргал хизээж үрд байдгүй. Үнэхээр хэврэг. Үхэл үргэлж хажууд нь байдаг гээл одоо үед сэн шилжиж байгаамаа. Хэврэг сул дорой хөвгшөртөг үхдэг болохоор би хизээж хүн болохгүй байхаар шийдсэн. Гингүүтээ бид нэр 9 жилийн өмнөхийг харуулна. Нэг ахлах сургуульд хүмүүс хөл бөмбөг тоглож байгаа харагдана. Олон улсын багт Усок гэх залууг оруулах гэж баа бөгөөд дасгалжуулагч нь ч магтаж өгсөн. Тэгсэн дундуур нэг гар бүр самарж өгнөө. Усок руу бөмбөг дамжуулахгүй өөрөө жоохон гол дур хийгээл авна. Ирсэн агентууд ч энэ залуу хинбэ гэж сонирхоод асуухад Сиол гэдэм ерөөсөө дамжуулдгүй амиагаар байгаа гэж жоохон муулаастай. Сиол ч амар гол хийгээл алж өгсөн. Даанч дараа нь дасгалжуулагч нь зодож гарнаа. Бөмбөг авах болгондоо Усок руу дамжуул гэж хэлээ өстэй. Бүхэл бүтэн олон улсын төлөөлөл авах гээд ирсэн махт чи найздаа тусалж босонгүй юу гэж ташуурдаа л. Сайн даач биш. Усокийн аав нь хөргөн мөнгөтэй дасгалжуулагчид хэдэн дүүрэг хилаалах хэрэгтэй л байхгүй юу? Син солигдож нэгэн бизнесмен залууг бидэнд харуулна. Зандаа мэдээ сонсож байгаа л өөрийнх нь талаар муухай мэдээлэл явж байгааг сонссон жолооч нь шууд л унтраачдээ. Тэгсэн чи учир зүггүй уурлаад би сонсож ийсэн штэ яаж аа гэсэн амар зэвүүн харанаас. Туслахууд нь тосох гээд ирсэн чинь жолоожоо хөөгөөд явуулсан өөрөө машинаа барьсан л ээж юм. Зүгээрчгүй бүр зодцсон цамцныханд ханцуу цус болсон туслахуудаараа халахлуулж ийснэ цамцаа сольж өмсөөл кино. Нэг барилгын тентрийн санал хураалтан дээр л ирсэн байгаа. Гинт компьютер нь гацаал дэлгэсэн дээр манай үнэг гарч ирснээр бүгдээрээ миний ярихыг анхааралтай сонс гэд хургаад ургасан чинь хүмүүс ч яг л хэлснээр нь хийж шүү. Тэгснээл за эхний 3 игнэ Гямсу барилгын компани саналаагүй шүү. Бусд нь хүснээрээ хий гэж нөгөө бизнесменийн компаниг шууд тендерт ялуулахаар болчихно. Яг гэвэл мөнгөтэй хүмүүсээс төлбөр авч хүслийг нь биелүүлж өгдөг ажил хийдэг болсон байхгүй юу? Сиол маань нэмээтэйг амьдардаг бөгөөд нилээн ядуухан амьдралтай. Хөл бөмбөгийнхаа сургалтын мөнгийг арай ч өөл төлдөг. Тэгээл нэмээтэй би удахгүй амжилтанд хүрнэ та минь хүлээгээрэй л гэдэг. Оройн цагаар хүргэлтийн ажил хийж байхдаа Усокийг бэлтгэлээ хийж байгааг олж харна. Хүргэлтэж байгааг нь харсан Усок ч юу вэ? Илүү дутуу юмаа эцэг ихтэй даатгаад зүгээр л бэлтгэлээсээ хийгээчтэй л гэдэг. Хэлэх үгүй болсон Усок ч за бооцоотой үзхүү гэж тоглож байгаа. Хоцсон болохоор хоол ахуулаад идчихсэн манайх мөнгөгүй эмээ маань өвдсөн байгаа. Гэхдээ хувийн багш авч бэлтгэлдээ олон цаг зарцуулж чадахгүй ч би чамаас дээр нь үнэн бидтэй гээл инээлцэцгэн. Үнэн маань ч нөгөө бизнесментэйгээ уулзж ирсэн. Чи аль нь ялах дээр санаа зовлтгүй. Би чамайг гүйцэтгэгчээрээ сонгосон. Баян бас асуудал тарихч болохоор чинь би чамайг байнгын үйлчлүүлэгчээрээ сонголоо гэсэн чинь яахаараа би чиний үйлчлүүлэгч болчдөг лээ гэхэд хавцлаас унгаж нэг үзүүлээл сүм давчирч нэг үзүүлснэ. Чи хүссэн үсээгүй чи хамаагүй. Би хүсвэл хийн. Яаж хүслийг чинь биелүүлэх чинь ч миний дур. Мөнгө авахтаа ч би өөрийнхөө аргаар л авчина. Би асуулт асуудаг нь болохоос чи биш л гэж авсан. Тэгснээл миний чадварт нөлөөлөх болохоор би хүн алахгүй бусдаараа буу цуушуураа л гин. Ахын ч утас дуурахад одоо явдаа явж зургаад аруул. Угаасаа чи хожицсон. Би машинд чинь байсан мөнгийг авцсан шүү л гин. Үнэгч дэлгүүр хийсч явж ийснэ нэг охины харангуйтаа хүүшээ би 20 жилийн өмнө чамархан уцалдаг гэсэн штэ. Мод иргэцсэн юм аашийн гэснэ гараад уургаал чи өнөөдөр надтай дэлгүүр орно гээл ховсдож байна. Тэгээл сайхан дэлгүүр хийсчээснэ би 9 сүлд үнэгчт гэсэн чинь баах юм асуугаад харна дахиад хуруугаад уургаснаа зүгээр л итэг битгий илүү дутуу юм асуул гэд айгүй амраа. Хоол идэж сууж ийснаа л мөнхийн амьдралыг хүмүүс үнэхээр уйдгартай гэж боддог. Энэ бол маш буруу шүү. Дэлхий маш урд өөрчлөгддөг болохоор надад бол үнэхээр зугаатай байдаг гэсэн чинь син 1930 онд тутсноо манай үнэг нэгэн зар харж байгааг харуулна. Хөөх англи хэл зааж ин гинүү гэж хичээлд нь очиж суусан чинь багш нь ч солонгосоор ярьдаг юм. Хуруугаад өгснөө юу ч ойлгохгүй болохоор солонгосоор ярьж тайлбарлах гэсэн чинь шууд солонгосоор яриад хүүшээ би яаж солонгосоор яриад байгаа юм бэ гэж гайхах жишээний. 1970 онд уншдаг комикийн төгсгөл нь өөрт нь таалагдахгүйсэн болохоор зохиолч дээр нь очсноо энэ одоо юу гэж чинь гол дүрийг алж болохгүй ахаад бич гэснээр төгсгөлийг нь өөрчлүүлээл 1990 онд хүүхдүүдтэй Тикэн тоглолцсон л сууж байна.
Сонсож байсан охинч энэ тэгээд яг хөвгчлөлтэй гэж үү? Танд найз, хайртай хүн, гэр бүл байхгүй зүгээр л танихгүй хүнтэй ингэж суух зүгээр эд юм уу гэсэн чинь бүүр. За хордоо хоолоо идэ гэснээ өнөөдөр өстө буруу хүн сонгочжээ л гэдэг. Тэр дэлгүүрт нь өсөөгч Сиолыг дуудснаа би чамд пүүз авч өгөх гэсэн юм аа. Би нэг брандтай хамтарч ажиллахаар болсон. Ганцаар ямар өрөлттэй нүш гэж ахт нь Сиолч би ямар гуйлах ч нөө хэрэггүй гэл яваад өгнө. Санамсаргүй үнэхтэй мөрлөлцөөд бүр дэлб хоошоо шидүүлээ нас. Үнэгч ёо хүмүүс та нар үнэхээр сул дор юм аа. Алив бостоо ямар нэг юм чи хуугарцсан уу л гэдэг. Сиолч би зүгээрээ чи зүгээр үү? Амар мөрөлдлөө шүү те гэж дуучлахгүйгээд явсан чинь гинэт үнэгний нүдэнд алдартай болсон хөл бөмбөгийн тамирчны синүүд ар араасаа харагдаад хөө хин хүн чи үнэхээр алдартай болох нэ. Ирээдүйд миний үйлчлүүлэгч байж болох юм байна гээл инээ. Тэр нь яг үүндээ Сиол биш Усокийг хэлж байгаа юм л та. Тэнгүүтээ нөгөө охин руу харснаа за болсон гэж хуруугаа дуургаад намайг оршдог гэдгийг март өнөөдөр юу хийснээ март ойлгосноо одоо яв гээл явуулчихна. Гинэтл гэрэл унтарч асаад чи энэ дэлхийд юу хийснээ мэдчихэв үү гэл нэг өвөө гараад ирт. Тэрээр нэг төрлийн бурхан гэх юм уу да. Уулзаал сууж иснаа чиний жин ганхаад эхэлсэн шүү. Хүн болох уу эсвэл бүр устдах уу гэдэг шийдвэрийг гаргах өдөр ирэх л болно гэсэн чинь яхаараа би өстой балансыг барьж бүх юмыг яг хийж байгаа шүү. Өөрийнхөө мөнгийг олж ийн дөрмөнд ямар ч харш зүйл хийгээгүй. Наад номлолоо өөртөө үлдээ гээл уурлаад яваад өгнө. Нөгөөх бизнесмен ч нэрнгэсэл төрүүлсэн. Ажилчтан ч нэрийг хэлээл хөөргөөл орилоостой. Харин манай хоёр хөл бөмбөг тоглоод ивлэрсэн л байгаа. Сиол санамсаргүй бөмбөгөө дээшээ өшөглөөд нөгөөх нь алхаж явсан үнгийг санамсаргүй ончино. Хинбэ гэж орилж байгаа юм чи. Тэгснээл Усок руу би бөмбөгөө очиж аваад тэгээ гэрлүүгээ харьлаа. Чи яв гээл явуултыг. Бөмбөгөө хайжсэн чинь бөөн уур үнэг шууд л энэ чиний хүү гээл хаглаа ичнэ. Хүүшээ яаж байгаа юм бэ гэж хэрэлдэж яхад нь согтуу жолоо ирж байгаа бизнесмен зам гарч явсан Усокийг мөргөөсгий. Тус тас гэж явчихаар нь Сиол юу вэ гэд очиод харахад найз нь ухаангүй хөвтөж яхан тэр. Бизнесмен ч зүхтэж Усок чимлэгт ирж байгаа харагдана. Цагдаагийн газарч хэрийг мөрдөж байгаа гэх үед нэг ах ирснээ шууд л би хэрэгээ үлээх гэсэн юм аа. Би согтуу явж аваад хүм өргөцөн л гин. Өмнөөсөө хүн шоронд суулгах гээд мөнгө өгсөн л байгаа. Сиолч бишээ би харсан штэ. Та биш штэ. Яагаад худлаа яриад байгаа юм бэ л гэдэг. Бизнесмен дээр туслаханж ирснээ нөгөө гар чин тохиролцоогоо зуцлаад мөнгөө буцаагаад өгье гинэ. Цагдаагийн газар гэрч байна гэж штэ гэдгийг сонссноо. Бүр яг дэлбэрхгээл яг одоо над дээр авчир. Юу ч хийж чадахгүй. Одооноос би бүгдийг нь өөрөө хийнэ л гэдэг. Үнэний нэрийн утсыг гаргаж ирээ шатаасан чинь шууд л үнэг өөр дээрээ аваад ирнэ. Хэрэгтэй үедээ шатаагаад хүслээ хэлж төлбөр авдаг аахгүй юу? Болсон процессыг сонсоод үнэгч имлэг дээр гэрчийн айн санамжийг устгахаар ирсэн байжсэн чинь Сиол эдэм байгаас тээ. Тэгсэн гинэт нүдэнд нь ирээдүй харагдаал манай Усокийн амжилт Сиол руу шилжсэн байхан тэр. Хувь тавилан ингэж өөрчлөгдөж болдсон бах таа гэж гайхаа байжсэн чинь гинт зүрх нь өвдөөд унаад өгнөө. Сиолч түгшээ тавсан чинь сүүлнүүд нь харагдаал нэгдүгээр нэг манд дуусж байгаа. Хоёрдугаар анги эхлэхэд унсан үнэг маань гинт сэргээд намайг 50 гэж хэлснээр л чамтай дараа л өчр болохоос тэр мөн үгүй хаана нэ гэж яваад өгнө. Шууд хан нэвтлэх гэсэн чинь мөргөө дунаа нас. Ёо хэрэг хүчээ алдсан юм бэ гэж уурлаастай. Нэг газар очивол гараа дэр үгэн минь гэл юм хувийн сүйтгэл самарч өгс. Гарч ирэхгүй болохоор нь шатаага тажил та гэсэн чинь нөгөө гарч ирснэ. Бүдүүлэг мөн хүүхэн гэл нөгөөхөн ч би их хэмжээний хүчээ алдчихлаа. Яагаад гэдгийг хилээд их гэсэн чинь чамаас болж хүн өгсөн. Чи хүний хувь тавиланг дураараа өөрчилсөн. Өөхөх ёсгүй байсан хүн өгцөн. Тийм болохоор хариуцлага хүлээж төлбөрөө төлөх ёстой л гин. Үнэгч бүр шок. Сиолч автобус хүлээж авахт нь үнэг гарч ирснэ. Чи надад нэг юм хийж өгөх хэрэгтэй байна гэх үед нь автобус нь яваад өгнө. Ёо, сүүлийн автобус эсэн штэ. Одоо алхвал 4 цаг юм байна штэ. Таксины мөнгө байхгүй штэ гэж өглөөж өгсөн. Үнэгч би чамайг гэрчээ аваачвал намайг сонсох уу гэснэ. Би телепорт хийж чаддсан юм алив явъя гэж хөтлөөл флашыг явж өгсөн. Сиолч бүр бишрээстэй. Нэг харсан л гэрийн нүдэнд ирсэн байж гин. Пүү энэ гарнаас бариул дахиж тэгж явж болох уу? Үнэхээр гоё юм аа. Дахиад нэг үзүүлчихдэх үү гэсэн чинь үнэг жоохон ирж ийсэн аа. Юу вэ? Надад соолт гэснэ. Чи нэг хүсэл хийлээд надад туслаадахаач. Би хүмүүсийн харилцаанд хүний хүсэлгүйгээр дураараа орж болдгоо маа. Найзагч нь мөргсөн хүн шангаа өртөх хэрэгтэй эзтэй л гэдэг. Маргаашнд цагдаагийн газар бизнесмен нэрцэн байцагдж байна. Камерны бичлэг олцсон болохоор шууд хэрэгтэнгээр татагдсан л байгаа. Агч бантаал 0 оронгуудаа үнэгний нэрийн утсыг шатаасан ч юу ч болохгүй. Сурвалжлагч нараас арай гэж мултраал машиндаа суугаад явж байхад нь үнэг гарч ирээл ёо ямар их дуудд юм бэ? Дааж би одоо чамтай хамтарч ажиллахаа болцсон. Би чамд тусланаас болоод чи арх хөөж явж байгаад хүм өргсөн. Тэргээ хүлээлгэх гэж оролцсон хүн чинь татгалзангуудаа чи зодоод алдсан штеп. Өөхөх ёсгүй хүн өгснээс болоод одоо хамаг хүчээ алдчихад байна. Энэ асуудлыг шийдэхин тулд одооноос чи худлаа ярьж чадхаа болоод төгсөхгүй юу ч нухаа болно гэж хуруугаад өгчдээ. Машиныг нь бутааж цагдаагийн газар авчирсан чинь ах бууж ирснээр стол хэлснээр нь хийндэ. Амаа бүр даран барин би хүм өргсөн бас хүн алцсан гээл түмнэс зарлаас гэ. Тэгээл цагдаа нарт баригдаад явж байгаа. Нөгөө анхаадаас нь жинэнч тэнцвэрээ олж үнэг хүчээ буцаан олж авдаг.
Тэгснээ Сиолт нэг чимдаан бэлгэлэнгүүтээ удахгүй чамд хэрэг болно уу? Чиний ачаар хүчээ буцаагаад авчлаа ашгүй л гэдэг. Сиолч чи яг хийм бэ гэсэн чинь би нэрээч нэг хүнд хилээд байдгүй юм л та гэснэ. Ёно би бол 9 сүлдүнэг гээл хэлж байгаа. Олон юм яриад яхав. Чи удахгүй үнэхээр баян болох болохоор миний нэрийн утсыг ав. Чамд хэрэгтэй үед чинь гарч ирнэ л гэдэг. Гинтл нөгөө олон улсын багийн агент нь ирснээр өсөөг явах боломжгүй болсон болохоор бид нар чамайг сонгосон. Дараа 7 хоногт нисэн шүү. Юмаа бэлдээрэй л гэдэг. Өсөөг үнэхээр л хэцүүхэн болсон байх ба жил гарan нөхөн сэргэлт хийх ёстой л болсон. Тэгснээр л найздаа андаад би чамайг явах гэж байгааг сонссон. Хизээж гимтэж болохгүй шүү. Би удахгүй гялс идгээд араас ч очноо. Тэр хүртэл миний судлыг сайхан дулаа зүлжигээ л хөөрхөн. Сиол жонгосны буудлын дээр явж байгаа харагдах бөгөөд Син 9 жилийн дараах руу шилжнэ. Өнөг маанч нэг арал худалдаж авах гээл ирсэн 12 тэрбум гээл тохирсон байж байна. Энэ арлыг зөвхөн өөрийнхөө амрах газрыг болгоно. За дансаа үз мөнгө чи орсон байгаа гэхэд ямар ч мөнгө орж ирээгүй л ээ. Ёо надад 12 тэрбум зүлдээгүү гэж үү? Хэдхэн жил ажиллаагүй хахт чи арайчтэй гэснэ. Намайг жоохон хүлээчих би удахгүй мөнгөтэй болчихноо л гин. Сиолч үнэхээр гайхамшигтай амжилттай явж байгаа харагдана. Тэрээр маш шалдартай тоглогч бас дасгалжуулагч болцсон л ээ. Багийнх нь аврах авчаад байхад л тэмдэглэхгүй шүү. Баярлах холоогүй байна. Өнөөдөр ууж изүүн байвал сайнаа үзгүй гэж мэдэрээ л гин. Багийнх нь буур. Хоорондоо ярьжсэн за Сиол угаасаа л тийм штэ. Гэтэ Сиолыг дасгалжуулагч болсноос хойш ганцхан л юмыг амар санаж ийна гэснэ. Тэр нь кетчуп байд. Хоолтын хүртэл маш анхаардаг болсон. Ямар ч амтлагчгүй стейк дахианы цээж мах загсаар л хоолно. Тэгэл зурагтаар Сиолч гэрээгээ дахин 5 жилээр сунглаа гэсэн мэдээний солонгосоор дүрэн гарч байгаа харагдана. Харин Өсөөг маань амжилтгүй нэгэн болсон байх ба гэртээ арх гударчаад маргааш нь сэрж байхад аав нь ирсэн л ээж юм. Хэдэд сэрж байгаа юм бэ? Чи юу ч гэсэн би идрэгч нодоо гаргаж хаялаа. Гэх үед юу өөрийнхөө шагналуудыг араараас нь гаргаж эхэлнэ. Хоол идээд суужсэнаа намайг уучлаарай. Сиол шиг амжилтанд хүрээгүүд гэхэд аав нь амьдралд юу ч тохиолдож болно уу? 10 20 жилийн дараа юу болохыг таашгүй. Тийм болохоор одоо л хичээхэд болно л гин. Гинэт бороо орсон чи амар сандарснаа хоёлаа гарч гүйж хайсан цомнуудаа борооноос авраал. Энэ бүгдийг тавьж явуулахад хугацаа орох юм байна даа л гэдэг. Үнэгч дэлгүүрээр дүүрэн байгаа Сиолын нүүр царай болсон бүтээгдэхүүнүүдийг хараад энэ өстө мөнгийг олж өгч байгаа юм байна даа л гэснэ. Одоо миний үйлчлүүлэгч болоход яг таарнаа л гэдэг. Сиолч нэлээд хамраас өгсөн байх ба өөрийнхөө тулсан амьдралын тухай номч бичсэн байх нь тэр. Би царайлаг юм аа, би гайхалтай юм аа, би энэ амьдралдаа Сиол болж төрснөөр үнэхээр бахархаж ийн гэл агент нь бүр яандаа л гэж байгаа. Солонгосч буухт нь фэнүүд нь тосч аваад мэдээгээр дүрэн цацагдаал Өсөөгч хараад санаалдаастай. Сиолч Өсөог рүү Солонгост ирсэн байгаа хэлж уулзах гээд хахад л хөргөлтийн ажил хийж байгаа Өсөог маань үдэ анаа л өнгөрнө. Үнэн маань Сиолын хүслийг биелүүлэх юм бол мөнгөтэй олчих юм байна штэ гэл арал дээр маншин бариулах гээд хүмүүстэй уулзсан л сууж ийн. Дотор таслыг нь харж ийсэн энэ сандал одоо юу вэ? Би амар гой сандал хүсэж байгаа хгүй юу? Ойр дуудаад байгаа юм чи өөрөө нэгийг хийчих тийм үү л гэж авсан. Мужааны газар сургалтын цугаар ирсэн чинь мод хөрөөдүүлэх гээд харна. Йоо тийм амархан юм хийхгүй. Би өчнүүн жил амьдэрсэн шүү гэж басж ийснэ. Мод хөрөөдөх гэж үүлээ үзнэ. Арай гэж хөрөөдөөл баярлсан чинь одоо 3 хөл үлдлээ гэхэд нь за зайлаа гингүүтээ гараа тохиол өөрийнхөө эдчидээр өөрийнхөө хүсэж байгаа сандлыг хийгээд авна. Сиолч гэртээ булчин сэргээдэг аппаратаа ажилуулаад амар алчуураар шидээл шав шалдан байжсэн чинь үнэг гинт гарч ирснэ. Сайн уу удаа болцсонгүй шүү л гэдэг. Үнэгийг санахгүй дээр нь ядчихад шалдан болохоор төхөөрөмснөөс гарч ирч чаддгүй хөрхий. Үнэгч өөрийгөө сануулж аваад за хүссэн юм айл. Чи миний үйлчлүүлэгчээр тодорлоо. Хүслээ хэлэхдээ болгоомжтойгаарэ. Би өөрийнхөө хүснээр биелүүлдэ шүү гэсэн чинь надад ямар ч хүсэл байхгүй шүү дээ. Би одоо байгаа амьдралтай амар дуртай гэхэд шунлагын хүн гэж юу байд юм бэ? Танаа багийг би бүх тэмцээнд ялуулж чадна штэ гэсэн чинь би наадахыг чинь өөрөө хийжнэ л гэж авсан. Би тэгвэл чиний биеийг яг 20 настай үеих рүү чинь буцааж өгч чадна шүү гэхэд сая миний биеийг хараагүй мүү? Миний биологийн нас 21 штэ гэсэн чинь өвчин байна уу? Би эмчлээд өхөө. Эргэн тойронд чинь гэрийнхэнд чи өдөж байгаа хүн байвал би шууд л идгээ штэ гэлж чирээстэй. Аав ээж маань өнгөрцөн би эмээ дээр өссөн. Эмээ маань хэдэн жилийн өмнө бурхан болцсон гэл үнэхээр л хүсэх юмгүйл хүн байгаа юм л та. Үнэгч жуумалзаж харж ийснэ. За хүний амьдрал урт бас эмзэг штэ. Сайн бодож байгаа толбогдорой гээл алгуулчихна. Хонгоч дуурч хоолны үргэлт ирэх ба хүргэлтийг нь Өсөог хийж агаад таарчна. Хүүшээ чи зүгээр үү гэсэн чинь хөл бөмбөгөө болцсон. Манай баг намайг хасцсан. Хэлэхэд ичмээр штэ. Хэллээ гэд юу ч өөрчлөгдөхийн. Хоёлаа өөр ертөнцид амьдрдгаас хойш гэснэ. Үнэгний нэрийн утсыг хараад энэ юу юм бэ л гэдэг. Сиолч тайлбарлах гэснээр гинэт хүү чамд хөсөх хүсэл байгаа юу нэрэ? Гэхэд гинэтсийн шилжээд Өсөог бизнес классын онгоцонд юу болоод байгааг ч ойлгохгүй сэрнэ. Онгоцны үйлчлэгч нэрээр нь дуудсан чинь чи намайг танд юм уу гэхэд тэглгүй явах дээ солонгосчууд бүгд таныг таних штэ гэхэд Сиол харин солигдоод нэг байранд сэрж байхын тэр.
Би хаана наа гэж гайхаж байхад нь үнэг гарч ирсэн ээ. Сайхан амарсан уу? Чи хүслээ хэлсэн? Би биелүүлсэн гэхэд юу ч ойлгохгүй. Яахаараа Усоки хүсэл яахаараа гэж яхад нь яриагийн таслангуудаа. Би чамд хэлсэн дээ. Хүслээ маш болгоомжтой сонгоорой. Би хүсэл биелүүлдэгч яаж биелүүлэхээ өөрөө шийддэг гэж. Хүсэл чинь биелсэн баяр хүргэе гэж хэлж байгаагаар 2 дугаар анги маань дуусч байгаамаа. Хоёрхан ангид бүр юу ч бодлоод байгаа. Амар сонирхолтой кино баз. Дараагийн ангиудыг гарангууд нь шууд оруулаад явах болохоор та нар маань subscribe хийгээд төвчээртэй хүлээж аваарай. Лайка даж намайг дэмжихээ мартава. Би чинь урам ороод явчих шít. Бас хөөргөн комент бичдэг бүх хүмүүстээ баярлалаа. Кино таалагдсан гэж найдаж байна. Удахгүй уулзъя. Үнсий. Bye.